ТВ-с телевизийн уран бүтээлчид Монголын үндэсний их сургуулийн багш оюутнууд аялал адал явдал сонирхох залуучууд нийлсэн 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг энэ удаа Монгол түмний бахархалд хайрхан Бурхан халуун уулнаа мөргөхөөр аян замдаа гарч байна. Аялагчид нийслэлээс гараад Эрдэнэт Багнуур дайраад мөнгөн морьцом хүрээд цаашаага их уулнаа очих төлөвлөгөөтэй энхүү замдаа гарч байна. За ТВ-с телевиз Домгийн мөрөөр Монгол гайхамшигын эрэлт нэвтрүүлгийнхаа 2014 оны сүүлийн дугаарыг үзэгч та бүхэндээ бэлтгэн өргөж байна. За бид бүхэн удаа эртний ерөөлтөй 800 жилийн тэртэг шүтлэгт Эхзэн Чингис хааны одоо үеийн үе дээдлэх одоо гэрээстэй Бурхан халуун хайрхныг энхүү зорж байна. За энэ удаа бол мэдээж бид бүхэн нэвтрүүлгийн хамтран бэлтгэдэг үндэсний их сургуулийн багш оюутнууд болон за бусад аялал сонирхогч залуучуудтайгаа хамтдаа энхүү аялалдаа гарч байна. За нийтдээ 6 машин 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр бидгүү энэхүү нэвтрүүлгийг одоо эхлүүлж байна. За тэгээд одоо Монгол түмний үеийн үе дээлдэг Монгол түмний бахархал дуулгын маань одоо залгдсан Бурхан халуун сайхан энэ уулын эргэн тойрон дох түүх томог адал явдлаар дүүрэн одоо энэ аяллыг та бүхэн хүлээн авч үзнэ. Энэ удаа бид адал явдал ирж хайхаасаа илүү их хүндэл бишрэлтэж их хааныхаа өглөө бүр мэлааж үеийн үед үргэлж шүтэж ургийн ургаар ухарлан дахих зарлиг захиасыг нь тээж Бурхан халуун уулнаа очихоор инхүү явж байгаа юм аа. Аялалд оролцож байгаа залуусын хувьд урд нь хайрхандаа очисон цөөн хүн байсан бол ихэнх нь анх удаан очихоор сэтгэл догдлон яваа нэ. Төрийн бахархалд Бурхан халуун хайрхан босго даваанаас цааш харийн хүн хатан хүн хоёрыг явахыг хориглосон их хааны зарлагтай. Энэ чүүднээсээ уг аялалд дан ирчүүд оролцож байгаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Төрийн банк. Их орны минь бахархал 999. Энэ цагийн анхдагч 9999 өсвөрийн шатарчдын ухаан дуунаар энэ дэлхийн авраг Монгол ос минь мэндэллээ. Хүүгээ түлхэж амжилт аривчхын адилаар хүүгээр аривжих хадгаламжийн бүтээгдэхүүнийг харилцагч танд санал болгож байна. Төрийн банк. Эрсдэлгүй ирээдүйн баталгаа. Би өөрийн ухаалаг төхөөрөмжийг ашиглан хүссэн үедээ таанаач банкны олон төрлийн үйлчилгээг авдаг. Мөн өөрийн дуртай дугаарыг ашиглаж мөнгөн шилжүүлэг хийх боломжтой хувийн дугаарын үйлчилгээ надад таалагдсан. Энэ боломжийг олгосон эрсдэлгүй илүү дэвшигтэй Яс банк. Эрсдэлгүй ирээдүйн баталгаа. Төрийн банк. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Төрийн банк. Арван 2 дугаар сар дундаа орж эдэр 9 хүйтэн эхэлсэн энэ өдрүүдэд байгаль хангаа дулаахан тогтун байсан. Аяллаа баг замдаа явсаар хайрхандаа хүрж амжилгүй харанхуй болсон нь замдаа төөрөх, зүгчгээ алдах зарим хүндрэлүүд гарч байсан юм а. За бидэнд тохиолдсон хамгийн том бэрхшээл бол голын мөс цөмрөх байсан юм. Хэдий цаг явж 9 эхэлсэн ч энэ хангаа газар мөс цөмөрж байгаа нь байгалийн нэгэн өөрчлөлт гэлтэй. Хаврын мөс цөмөрдөг, намрын мөс цөмөрдөггүй гэж бид ярьдаг. Гэтэл одоо цагт байгаль хүртэл өөр болсны нэгэн илрэл энэ юм а. Ханам орон дээр бид цөмөрсөн байж байна. Нэг хоргоо маань хүлээн талд орсон. Гэхдээ
хоёр машин байна. Үүд одоо 12 сарын 12-ны өдөр 23. Дамна энэ одоо өвчөд байгаа. Та хэрэг бодгоо өрөөсөө. Ийхүү бид олон саад бэрхшээлийг туулж шүн дунд зорьсон газараа ирж их хайрхныхаа бэл хормойд откон байгуулж амласан. Голын мөс цөмөрснөөс үүдэн бидний машины тоормос, гидер ажиллахгүй болох зэрэг зарим нэг эвдэрлүүд гарч байсан юм а. Ийхүү бид өглөө эртлэн хайрхандаа гарнаа гэсэн их зорилгыг өөртлөн амарцгаасан юм. Хайрхуулынхаа яг доод аваа ороод тэгээ дунд аваан дээр үүлдэх хэвээр зан үйлээ үлдээд хамгийн дээдлэлт нь одоо сүүлд нь тэнгэр аваа буюу дээд аваанд гарах хэрэгтэй байгаа. Энэ хооронд бол нэлээдгүй зам алхна. Одоо бидний бол нэг хэсэг өксөх зам бол энэ ихс өксүр. Учираас айл хайж өхөн бөөнөр явна. Тэгээд хоцромаарг байгаа нэг нэгээсээ. Тэгээд талаар нь модон дотор тарчвал бас их төвхтөө. Учираас хайл болох би өөр их хайж өхөн явъя. Та бүхэн тэгсэн уртлынхаа хүмүүсийн зайгаа шахаад 50 ямахнаар ингэж яв. Одоо энэ доод аваанд би та бүхний бас өргөлийн юм авцсан баг. Тэ? Удаа одоо бусад юмнуудыг хэдүүлээ бүгдээ авах ёстой. Тэгээд дээшээгээ мод дуусаад бол юу ихтэй байгаа. Задгаа гадар ус салхи ихтэй байгаа. Тэгээд үсгээ дулаан малгай байлээ ороолт одоо юу хийх бүх одоо бэлтгэлийг хангасан байх ёстой. За ингээ бүгдэнд нь амжилт хүсье. Нэг 3 цагийн орчим явах бах. Тэгээ хайрхан дээрээ уулзцаая. Бурхан халдуун нь нутаг дэвсгэрийн харьяаллаар бол одоогийн Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумын хойд хэсэгт багтах боловч тэнд хизээж хүн мал нутаглаж байгаагүй. Зэрлэг онгон тайгав. За өвлөн цасаар боож, зун намаг шумуул амьд бодглыг одоо алхамж ойртуулдаггүй ийм онцгой газар. За тийш очиж болох ганцхан зам бий. Тэр бол бидний сая туулж ирсэн Төв аймгийн Мөнгөн мөрт сумаас дээш өгсөн босго тэнгэрийн даваа юм а. Гэвч сүүлийн жилүүдэд дотоодын жуулчид энэ газрыг илүү ихээр сонирхож хүний хөл тасархан болсон. Зам харгуй ихээр гарч байгалийн онгон дагшин байдлыг алдагдуулах аюул нүүрлсэн. За бурхан халдуун нь Хинтээ аймагт байх Хинтээ нуруунд багтах уул бөгөөд за Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний булш байдаг гэсэн томогтой юм а. Монголчуудын эрхэмлэн шүтдэг уул юм. За монголчууд тус хайрхны гэрт цагт хадуун хайрхан гэж нэрийддэг байсан бол сүүлийн буддын шашны нөлөөгөөр бурхан гэдэг нэршил нэмэгдэж бурхан халдуун болсон гэдэг яриа бий. За учир нь буддын шашны нөлөөнөөс өмнө монголчууд бурхан гэдэг үг хэллэгийг хэрэглэдэггүй байсныг та бүхэн мэдэх үзье. Монголын нууц төвчөнд бурхан халдуун. За түүний одоо онон мөрний жилүүн болдог бурхан халдуун гэсэн одоо энэ гурван нэр томьёо бол хамгийн их дурддагддаг. За хүмүүс бол одоо онны жилүүн болдог, орхны жилүүн болдог гэж одоо хоёр газар хөшөө усгсан байгаа. Та бас хөөрөлж магадгүй.
хамгийн зөв одоо зөв нийтэмд санд нэгтгэх нь Анам мөрний их дэлгүүн болдог гэдэг газар одоо эндээс 56 108 км оршдог. Тэрийг бол одоо Чингис хааны төрсөн газар мөн гэж. За 1992 онд 12,000 км хавтгай талбайг нь хан хэнтийн тусгай хамгаалтын бүс хэмээн тогтоож төрийн хамгаалтанд авсан байдаг. За 1995 онд ерөнхийлөгчийн зарилгаар Бурхан халдун уулыг төрийн тахилгад болгосон юм а. За харин өнгөрсөн он төрийн бахархалт уулаар зарласан билээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Төрийн банк. Их орны бахархал 999. Энэ цагийн анхдагч 9999 өсвөрийн шатарчдын ухаан дуунаар энэ дэлхийн аварга Монгол Улс минь мэндэллээ. Хүүгээ түлхэж амжилт авчихын адилаар хүүгээр арвжих хадгаламжийн бүтээгдэхүүнийг харилцагч танд санал болгож байна. Төрийн банк. Эрсдэлгүй ирээдүйн баталгаа. Би өөрийн ухаалаг төхөөрөмжийг ашиглан хүссэн үедээ таанаач банкны олон төрлийн үйлчилгээг авдаг. Мөн өөрийн дуртай дугаарыг ашиглаж мөнгөн шилжүүлэг хийх боломжтой хувийн дугаарын үйлчилгээ надад таалагдсан. Энэ боломжийг олгосон эрсдэлгүй илүү дэвшигтэй Яс банк. Эрсдэлгүй ирээдүйн баталгаа. Төрийн банк. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Төрийн банк. За Монгол хүний зүрх сэтгэл сүсэг бишрэл гүн шингэсэн газар бол ялт харахгүй Бурхан халдуу хайрхан. 1818 оноос албан ёсоор дахилга үлдэх болсон гэж түүх сударт тэмдэглэн үлдээсэн байдаг. Бурхан халдун уул нь ар өрөөрөө битүү модоор хужигдсан зөвхөн ойр хавьда сэрэг модтой тайгийн тачир ургамалтай уул юм а. За харин орой дээр бол одоо мод байхгүй учраас нэлээд задгай, за салхи шуурга ихтэй байдаг. За Бурхан халдун ууланд дээд, дунд, доод хэмээх 3 овоо байдаг. За доод овоо нь уулын бэлд, за дунд овоо нь уулынхаа дунд хавцаа байдаг бол за уулын орой дээр цэлийсэн том талбай бий. За түүн дээр дээд овоо байдаг. За талбайн дунд бараг хүний гараар хийсэн гэмээр за хөмөрсөн твш мэт тавцаг байдаг. За 10 давхар барилгаас ч өндөр энэ уулан дээрх шовгор нь дээд овоо юм а. За бэлд байх бага овооноос дунд овоо хүртэл гайгүй сайн мороор 2 цаг орчим зүтгүүлж хүрдэгэ гэсэн бас яриа бий. За бидний хувьд бол энэ удаа явхан аялсан. За дунд овооны тэнд метр орчмын голчтой том хүрэл тогоо бий. За уулын орой дахь их овооны тэндээс доош явхад ингэр талын 100 дуу хавцлаг тунгалаг сайхан нуур харагддаг. За түүнийг одоо хинтийн нуур гэж нэрлэдэг. За цас ихтэй учраас одоо бид өхөн тэр болгоны зургийг бас авч амжаагүй. За дээр нь хүүтэн байснаас үүдэн бидний техник хэрэгсэл зарцаж ажиллахгүй болох бэрхшээлүүд мөн тулгарч байсан юм а. Шийдэршин бодсон. За манай дэрдээ. Одоо тэр рүү очиод бол манай эхний 10 гаруй хүн маань төрүүлээд яцсан. Одоо сүүлийн 20 залуучууд маань орж ирж байгаа. Тэрээ нэлээд салхитай. Сайхан байна. Тэр нь жоохон хүүтэн байна.
За шинжлэх ухааны академийн газар зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Базар Гүр хэмээх хүн нэгэн шин санаа дэвшүүлсэн байдаг нь тэмдэглэгдэжээ. За Тэмүүжин Бүргийн эрэг гэдэг газар нутаглаж байхад тайчууд дайрж Тэмүүжин Бүргийн эргээс 24 км-д орших Мөнх Жаргалан уулын зүг өдөртөө зүхтаасан гэж тэмдэглэгдсэн байдаг. За энэ ууланд тэрээр олон жил амьдарсан. Тийм учраас энэ уул бол жинхэнэ төрийн тахилгатай бурхан халдун уул байх ёстой гэж үздэг байна. За түүхийн урд замын ихэнд хан хинтийн уулыг нийтэд нь бурхан халдун гэж нэрлэдэг байсан байна. За мөн хинтийн нуруунд бурхан халдун гэсэн 13 нэр бүхий байршил газар байдаг. Гайхамшигын эрэлт Домгийн мөрөөр нэвтрүүлэг маань энэ удаа оны сүүлийн аялалдаа хийлээ. Бид бүхэн 800 жилийн тэртех Эзэн Чингис хаанаас улбаалan монголчуудын үеийн үеж одоо шүтэд дээжилж байдаг бурхан халдун хайрхандаас цаатаад оргилдоо гараад буцаж байна. Тэгэхээр бас бидэнтэй хамт уламжлалсаар манай Бэк багш маань явж байгаа Монгол Үндэсний сургуулийн багш. Бэк багшаасаа бас энэ хайрхандаар зарим нэг мэдээллийг сонсъё. За өнөөдөр хүүчин гисэн энэ 40 гаруй залуучууд энэ сайхан хайрхан ууланда салбар сүсэхээр бидний аялал оролцлоо гэж үнэхээр сайхан байна. За бурхан халдун энэ хайрханы маань үүх зүүх бол аль тэртээ 800-ны тэртээс эхэлдэг. Өөрөөр хэлэх юм бол 13 дугаар зууны Чингис хаантай агууг одоо түүхийн сэжмээр холбогдсон энэ сайхан уул байдаг. Өөрөөр хэлэх юм бол 3 мөрний онон мөрний дэлгүүн болдог. Тэр дундаа Чингис хааныг одоо 3 удаа эндээс одоо мултарч байсан. Энэ одоо хайрхан маань Чингис хааныг ивэж байсан гэж ингэж ярьдаг. Тийм учраас одоо Чингис хаан нууц товчонд дурдгдсан байдаг. Чингис хаан аливаа дайн тулаанд явхаас өмнө бурхан халдуун дээр цэргийнхаа хас үдийг тахидаг. Тэгээ өөрөө Тэнгистэйгээ одоо харьцаж ингэж хүч энергийг авдгаа гэсэн гэж маш олон ном зохиолуудад дурдж байдаг. Өөрөөр хэлэх юм бол одоо бидний зогсож байгаа хайрхан хэдийн өнөөдөр хүүтэн ч гэсэн монголчуудын тэр дундаа 13 дугаар зууны тэр их Монгол улс түүнээс хад өнөөдрийг хүртэл монголчуудын гол одоо бархал болсон, гол шүтэн болсон, гол одоо монголчуудыг юм нэгдээд босоод тэр бүх одоо хүч энергийг энэ уул хөгжөөдөг гэдэг одоо би бол эргэлзэхгүй тэгдэг. Энэ тухай ном зохиолдол маш олон бичигдсэн байдаг юм аа. Өнөөдөр хүүтэн байна. Маш гоё байна. Гэхдээ дараагийн хүмүүстэй одоо буюу нийт үзэгчид хэлэхэд энэ хайрханыг бас одоо хүндлэх хэрэгтэй. Би сая дээд овоон дээр ингээд гарсангүй. Дээд овоон дээр бол гарч бас болдоггүй гэсэн ийм сүүлүүд одоо улам жил хэрэгжиж байгаа. Тэгээд 2014 онд энэ хайрханыг одоо үндэсний бархал тарихнаар ийм авах хэрэгтэй шийдвэр гаргасан байдаг. Тэгээд дараагийн аялагчид зөв боловсон аялах хэрэгтэй байна. Бид одоо замдаа бол хогоо төвж бас доошоо оруулах хэрэгтэй байгаа маа. Тэгээд ингээд нийт аялсан 40 гаруй залуучуудаа, найзуудаа, Монгол сайхан зөрөгтөн ирчүүдтэй бас энэ сайхан хайрхандаа Чингис хааныхаа энэ Монгол түмнийхээ шүтлэг хайрхандаа ирсэндээ баярлалаа байна. Баяртай бүгдэнд нь. За бид бүхэн ийхүү Монгол гайхамшигын эрэлт үргэлж явсаар байх болно. Бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. За тэгэхээр Монгол Үндэсний их сургууль телевизлээс хамтран бэлтгэдэг Монгол гайхамшиг эрэлт Домгийн мөрөөр нэвтрүүлэг энэ оны сүүлийн дугаараа үзэгч та бүхэндээ бэлтгэх хүргэж байгаа. Энэ удаагийн аялалд 40 гаруй хүмүүс нэгдэн оролцож байгаа. За түүний дотор Монгол Үндэсний их сургуулийн маань удирдах зөвлөлийн дарга Мөнх Атах маань оролцож байгаа. Тэгэхээр энэ аяллаа талаар бас таны сэтгэлийг сонсъё. Сайн байна уу? За өнөөдөр маш сайхан байна. Өнөөдөр хайрхан дээр гарлаа. Хайрхан маань биднийг сайхан хүлээж өгтөж авлаа. За яг гарах үеэр одоо салхитай шуургатай байсан боловч биднийг бол их сайхан ивэж авлаа гэж би хөтөө бодож байгаа. За дээрээс нэмээд өвөр Монгол хүүхдүүд одоо аялал сонирхогчд манай сургуулийнхантай ТV9-ийн маань хамт олонтой цуг явсан их баяртай байна. За үнэхээр аялал бол сайхан боллоо. Баярлалаа. Бацхано ТV телевизээр дамжуулж нийт монголчуудаа мэдчил хүргэж байгаа баяртай байна. Тэгээд үндэсний сургуулиас зохион байгуулсан энэ хүү аяллаар дамжуулж их Монгол нутгийн маань онгон дагсан орон Эзэн Чингисийн төрж өссөн нутагт ирж байгаа дамлынхаа ажтай нэг насны мөрөөдөл буйллаа гэж бодож байгаа. Өвөр Монгол, ар Монгол гэж адилхан Монгол, адилхан өвөгдөөдтэй. Тэгэхээр өвөр монголчууд маань бүр хөлийн цаанаас тэр бүгд энд ирнэ гэж бол боломжих байгаа. Гэхдээ бид тэр энэ өдөр энэ мөрөөдлөө биелүүллээ. Тэгээд энэ хүү хамт аялсан хамт олондоо баярлалаа. ТV-с нэвтрүүлэгчийн бүх хүмүүстээ баярлалаа гэж ярина. Ерөөсө бурхан халдсан уулд бол ерөөсө ирмээр байхсан тиймэрхүү бодол өслөл ерөөсө сэтгэлд бол байгаагүй. Гэхэд өнөөдөр би
ер нь Чингис хааны мөндлсөн газарт ирчгээд өөрийнхөө хөснө хамаг галттай аялал гэж бодож байна. Би гэрлээ. Монголчууд мантгай. Баярлаа. За ингээд бурхан алдуу бол гээд энэ сайхан ноён өргөлд бид нэр ирээд айгуу сайхан Монголын залуучууд тэгээ нэгдээд ингээд сайхан аялал зохион байгуулад цогцсондоо баяртай байна. Анх удаа гарлаа. Бурхан халдун ууланд хүн болгон дураараа авирж болдгүй юм байна гэдгийг сая бас мэдэрлээ. Тэгэхдээ энэ бол бас хүн болгон тохиолдох хөв заяа биш байна гэдгийг бас мэдэрлээ. Тэгэхэд ТV9-ийнхөндөө баярлалаа. Бэктэй баярлалаа энэ аялал зохион байгуулсан. Энэ домгийн аялал гэсэн энэ сайхан нэвтрүүлэг уламжлал болоод цаашаа ингээд яваасаа гэж дотроо бодож байна. За би бол хувьдаа бол зүгээр нэг миний нас бол ямар ч юм нэг хэд хоногор уртцчих шиг боллоо. Энэ хүчил төрөгчийг аваад. Аялал өнөөдөр сайхан боллоо. Аялхааныхаа шүтдэг шүтэж ирсэн тэр сайхан энэ сайхан хайрхан дээр гарсандаа маш их баяртай байна. Төрийн техниктай энэ уулан дээр монголчууд маань гарч бүгдээрээ сүсгүшрлээ шивнж ирээдүйнхаа сайхныг тодорхойлт гэж боддгийг. Тэгээ энэ чутгаараа бас өнөөдөр бас би бас шавнарыгаа за Монгол Үндэсний их сургуулийнхаа спортод дуртай спорт урагч хэлдэг нийт оюутнуудынхаа цаашдынхны спортын амжилт өндөр байгаасаа 2014-ийнхээ амжилтыг 2015 онд бүр улам их баттгаасаа төв дэлхийн олон улсын тэмцээнд сургуулийнхаа нэр хүндийг гаргаасаа мөн одоо улс эх орныхоо нэр хүндийг гаргаасаа гэж одоо залбирлаа. Тэнгэр ангаа сайхан байлаа. Нийтээр явж байгаа залуучуудаа сайхан нийтж байгаа олон танилын өрөөний бүдээ сайхан сайхан болж өнгөрлөө гэж. За энэ удаагийн аялал маань нэлээ сонирхолтой сайхан аялал болж байна. За бид нар тохиолдсон нэг сонирхолтой явдал гэх юм бол одоо аялал маань хүмүүсийг бид нарыг байнгын бэлэн байдалд байлгахыг шаарддаг тийм байна. Энэ удаагийн аялал бид нар манай машин жоохон хоцроод гарцсан. Тэгээд үндсэн багийнхаа араас нэхэж явж байгаад мэс цөмрөөд бид нар ямар ч гарах гарцгүй учраас туслан дуудахын тулд одоо 10 км 10 гаруй км үндсэн багийнхаа араас алхаад одоо тусламж дуудах ийм шаардлага гараад өнөөдөр бас маш сонирхолтой сайхан аялал болж байна. Залуучуудаа баярлалаа. 12 сар гарцсан энэ сайхан өдөр хүүтэн гэлгүүгээр манай компани аяллыг сонирхож бидэнтэй хамт бурхан алдун Монгол төмний бархалд энэ сайхан хайрхантай хамт аялсан та бүхэндээ баярлалаа. Аяллаа маань хаалт дандаа сайхан Монгол дуу байх хэрэгтэй. Тэгээ бидний энэ аяллаа хаалт бол халуун эдгэн нутаг гэдэг сайхан дуугаар төгсөх ёстой байгаамаа. За ингээ халуун эдгэн нутгийг гоцолж дуулно гэдэг одоо манай соёл урлагийн сургуулийн одоо манай өвөр Монголоос ирсэн хөх гал гоцлоод бүгдээрээ сайхан дагаад Эдэг зүрхнээс уяаté Morum